Digital. Luminark шинэ бараа ирлээ. Оройн үзэгчтэй манай амны үйл явцтай цагтж байна. Тэгэхээр миний энэ удаагийн нэвтрүүлгийн зочин бол Бүгд найрамдах Солонгос улсад орон нутгийн сонгуульд орж олон нэр дэвшигчдтэй өрсөлдөөд ялалт байгуулсан Монголд бүсгүй болох Ира гэдэг эмэгтэй байгаа. Ингээд танд оройн дүргээ баярлалаа, сайн байцгаана уу? Ирагийн монгол нэрийг Гэрэл гэдэг. Түүний нөхөр нь Солонгосын иргэн. Ираг 27 настай байхад тэд Монголд танилцж байжээ. Одоо тэд 2 хүүхэдтэй. Бидний ярилцах өдөр Бямб гараг таарсанд тэрээр офисаа ажилуулсан байж бидний хүлээн авсан юм. Тэгэхээр юуны өмнө бидний урилгыг хүлээж аваад энэ амралтын өдөр офисаа ажилуулад бидэнд цаг зав гаргаад ярилцлага өгж байгаа тань маш их баярлалаа. Тэгэхээр бид нар таны тухай Монголд байж байхдаа сони хөвлөөс их мэдээлэл аваад уншижсэн л та. Тэгээд энэ сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулчихсан байна. Энэ солонгосчууд эмчсэн болов ямар мундаг монгол эмэгтэй гэж бас бахархажсэн хэлмээр байна. Тэгээд та ер нь өөрийнхөө замналыг ярьж өгөхгүй юу? Хизээ анх солонгост иржсэн та ер нь ямар мэрэгчлээ хүн, таны гэр бүлийн хүн солонгосын иргэн байдаг гэсэн. Тэгээд тэр үеэс ахвалаад ярьж өгөхгүй юу? 2003 онд Солонгос иргэнтэй гэр бүл болоод анх Солонгост ирсэн. Тэгээд та нөхөртөө Монгол танилцсан уу, Солонгос танилцсан уу? Монгол танилцсан. Та ямар мэрэгчлээ юм бэ? Монголд байхдаа хятадны чиглэлээр суралцж байгаад одоо энд дизайнерын чиглэлээр суралцж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд нийгмийн ажилтны чиглэлээр суралцах бодолтой байгаа. Нөхөртөө Монгол танилцсан гэсэн тийм. Тэгээд анх Солонгос руу ирэх шийдвэр гаргаж байхад танд жоохон эрсдэлтэй ч юм уу тийм санагдажсэн уу? Тухайн үедээ ч гэсэн нэлээд эргэлзээс нэлээд бодолцсон л доо. Тэгээд яг бас залуу байсан юм баг. Тэгээ хэдтэйсэн бэ? Тэгэхэд 27 8-тай байсан уу? Тэгэхэд ирснийхаа дараа яг янз янзын хүндрэлтэй асуудалч байж болох л ингэсэн талаас бодолж үзсэн боловч тэгээ бас залуу юм үзье гэсэн бодол нь дийлсэн байх л да. Тэгээд нааша ирэхээр шийд гаргасан. Та гэр бүлийнхээ хүний тухай ярьж өгөхгүй юу? Ямар хүн ингэж Монгол эмэгтэйг энд ирээд бүр амьдрал нь ингэж сайн татчих чадсан юм бол гэж хүмүүс танин баа шүү. Гэрүүлийн хүн маань одоо олон улсын оюутан солилцооны чиглэлээр ажилладаг. Урд нь болохоор яг дээд сургуулийн багшаар ажиллаж байсан боловсролын чиглэлийн хүн. Тэгээд яг яриа хүрээний чиглэлээр боловсролын чиглэл дээр юм уу цаашдын нийгмийн асуудлын талаар ч юм уу тэр ярилцлага нь мэдээж сэтгэл бодол санаа нийлсэн болоод амархан хоорондоо дотноссон болов гэж бодож байна. Танай нөхөр чинь багшлдаг байсан гэсэн үг үү тий? Монгол урд нь энд Солонгос дахтад дээд сургуульд ажиллаж байгаад тэгээд дараа нь хувийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа л да. Ганц авч болохоор юу бол дээд сургуулийн одоо манайхны хэлний курс гэж ярьдаг да. Тэр сургуультанд хамрах боломжтой байсан болохоор Сөүлд байдаг бас нэлээд гайгүй гэсэн сургуулийн Соган гэдэг их сургууль байгаа. Тэр сургуулийн солонгослны бэлтгэлд орж суралцсан. Тэгээд хэлний хувьд нэлээд жоохон гайгүй одоо ямар ч байсан гараад өөрийнхөө учрыг олоод явахаар боломжтой боллоо гэж бодсныхаа дараа энд байдаг иммиграшнээс гарсан зарын дагуу одоо иммиграшнээс энэ Солонгост оршин сууж байгаа гадаад иргэдэд зориулсан янз бүрийн зөвлөгөө санал асуултын талаар уулзалт хийнэ гэсэн зарыг харсан байнамаа. Тэгээд тэр зарын дагуу очиж уулзаж ярилцаад гэр бүл болсон бусад олон орны гадаад иргэдтэй уулзаад урд нь мэдгүй байсан асуудлууд гэсэн зөндөө байсан юм байна. Одоо зөвхөн Монгол надаас өөр бас олон орны хүмүүс бас байдаг юм байна гэдгийг мэдээд тэгээд төр засгаас бас ямархан анхаарал тавьж үйл ажиллагаа явуулах талаар ч гэсэн Солонгосын засгийн газраас гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь иммиграшнтэй холбоотойгоор гэр бүл болсон гадаадын иргэдийн холбоо гэж байгуулагдсан байгаа. Тэндээс эхлээд ингээ 2006 онд анх байгуулагдаад 2007 оноос эхлээд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд тэнд анх хэлсэж орсноос эхлээд ер нь олон нийтийн арга тийм нийгмийн ажилд идэвхтэй үйл ажиллагаа хийж оролцож эхэлсэн байна. Тэрүүгээр нь та хажуугаар нь дизайнерын мэргэжил эзэмшсэн гэжсэн мэргэжлэр ажилладаг байсан уу? Мэргэжлэрээ болохоор яг сонирхлын үүднээс эхэлсэн л да. Одоо суралцж байгаад энэ жил төгсөөд төгснөхийн дараа одоо нийгмийн чиглэлээр суралцах бодолтой байгаа байхгүй юу? Яг хувийн шугамар сонирхлын үүднээс сурсан гэхүү дээ. Тийм. Тэгээ суртлаа мэргэжлийн эзэмшээ гэж бодцлоо сонирхсан гэхээр нэлээд сериосны сонирхол байсан юм. Та ер нь тэр чиглэлээр ажиллах уу? Тэр чиглэлээр ажиллах нь магадгүй цаашдаа цаг зав гараад хэрвээ сонирхлынхаа дагуу юм хийх бодол төрөл тэр үедээ хийж магадгүй. Хамгийн гол нь эхлэх нь болохоор иммиграшны гадаад иргэдтэй гэр бүл болсон холбооны юм дээр интернетээр мэдээлэл өгөх цацах тийм интернет кафе гэж байдаг. Тэгээд тэр кафег хөдөлж явуулах, мэдээлэл оруулах болон тэрний дизайны талаар
одоо нэлээд шургуу үйл ажиллагаа хийжсэн болохоор хөтлөгчөөр ажилладаг тэнд. Тэгээд тэрнийхээ үүднээс бас нэлээд сонирхож эхэлсэн болов уу гэж бодож байна. Юуны хувьд орон нутгийн сонгуульд та яаж явж байгаад оролцсон бэ? Тэгээд энэ дээр ер нь Солонгос талаас ч тэр ер нь хэр зэрэг дэмжижсэн, бас танаа гэр бүлийн талаас хэр зэрэг дэмжижсэн. Тэгээд Монгол хүн тэр дундаа ийм гадаад дээрээд ингээд сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхэд ер нь ямар санагдчихсэн бэ? Зүг бас гоё юмнууд гэж хоёр төрлөөр байгаа шүү дээ. Та хоёулын яриад өгтөө. Сонгуулийн хувьд болохоор энэ оны 2010 оны 1 сард ханаараа энэ их үндэсний намаас манайх энэ удаагийн орон нутгийн сонгуульдаа заавалчгүй гэрүүл болсон гадаад иргэдийн төлөөлөгчдөөс гаргана гэсэн мэдээлэл сонин мэдээллээр тархсан байсан. Тэгээд хүмүүс ч гэсэн бусад одоо Солонгосын төр засгийн байгууллагаас ч болон дээд доогоор ер нь олон талаас маш их сонирхсан л доо. Үнэхээр хийх үү эсвэл зүгээр одоо хэвлэлийн сенсац олгож дэлгэж гэнэ үү тэгэж бодож байна уу? Янз янзын талаас үзсэн. Тэгээд яг сонгуулийн үйл ажиллагаад өгөхөд сонин дээр ч гэсэн нэлээд мэдээлэлүүд гарсан л да. Сөүл хотын иргэдийн төлөөлөгчтэй хуралд болохоор Филиппин үндэсний эмэгтэйг нэр дэвшүүлье. Сонин мэдээлэлээр цацагдаад одоо миний байгаа Кёнгийн аймагт болохоор Япон гаралтай бүсгүй ингэж дэвшүүлье гэсэн сонир мэдээлэл хамгийн эхлээд цацагдсан байсан. Тэгээд ер нь тэрийг үзээд ямар ч байсан гарах нь үнэн юм бэ хүмүүс нэлээд өмшөлтэй байсан л та. Тэгээд дараа нь 5 сарын ихээр манай энэ хот миний амьдардаг хотод байдаг гэр бүл болсон гадаад иргэдийг дэмжих төвөөс хамгийн эхлээд санал ирсэн л дээ. Энэ их үндэсний намаас ийм орон нутгийн сонгуульд хүн дэвшүүлэх сонирхолтой байгаа юм байна. Ер нь өөрөө сонирхолтой байна уу? Улс төрийн талаар ер нь юу гэж бодож байна гэсэн санал ирсэн л дээ. Тэгээд тухайн үедээ болохоор ер нь урд нь бол улсын талаар ерөөсөө тийм бодол байгаагүй сонирхож байгаагүй. Гэхдээ олон нийтийн ажил хийдэг гэсэн юм байна. Олон нийтийн ажил хийжсэн болохоор бас янз бүрийн хүмүүстэй янз бүрийн хүмүүстэй уулзсан. Хүн хэцүү асуудалч зөндөө бас бусад хүмүүсээс суралцах төвшөлттэй асуудлууд зөндөө одоо хуультай харшилдах ч юм уу эсвэл энийг энэ жоохон өөрчлөлтөл эсвэл энэ хүний хэлэх гээд байгаа юм хэлэх ёстой хүнд нь хүрэх юмсан ч гэсэн юм уу янз бүрийн бодолд төрж байсан л та. Тэгэхээр тэр үүднээсээ зэрэгцүүлээ бодоод үзэх юм бол бас бидний дуу хоолой хүрэхээр тиймэрхүү үе шатанд байх юм бол бас хийгээд үзэхэд болохгүй асуудалгүй юм байна гэж бодчихсон. Гэхдээ бас тэр тийм ч амар байгаагүй л дээ. Солонгосын тэр улс төрийн байдал нь ямар тогтолцоо нь ямар байдгийг бид нэр зөвхөн хэл мэдээлэлээр л дамжуулж мэдээлэл авч үзэж харж байгаа болохоор хүмүүс зөвхөн ойлголттой дотор нь ороод ерөөсөө тийм намын талаарх бодол ч ерөөсөө байгаагүй. Тэгээд энэ нам маань ямар хөө үзэл бодолтой вэ гэдгийг чи одоо бас бодолцож үзэх юм байсан. Тэгээд одоо их үндэсний нам болохоор яг ерөнхийлөгч юм байгаа нам их хурлд болохоор дийлэхийн судалтай байгаа. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж үзэхэд бол яг мэдээж ирээдүйд гадаадын иргэн гэдэг юунаасаа биш солонгосын иргэн болоод солонгост амьдарч байгаа бол иймэрхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож авал бас адилхан гэр бүл болсон гадаад иргэдэд муу солонгостойгоо гадаад иргэдийн төлөө үйл ажиллагаа явахад нэлээд үр нөлөөтэй буянтай ажил болно шүү дээ. Тийм байж болно. Бас тэгээд төрийн үзэл бодол гэсэн тэр хүмүүсийн ойлголтууд яг үнэн бодит байдал нь ямар юм бэ гэдгийг хүрэхэд бас нэлээд үр нөлөөтэй гэж бодсон юм дээр тэгээ мэдээж бас зав зайгүй нэлээд их шахуу ажилтаа бол бас ар гэрээ ажиллаж гэсэн нэлээд салгарах тийм бодолтой байсан. Гэхдээ яах вэ? Гэрийнхэн маань бас одоо дэмжиж туслая. Одоо санаа зовлтгүй ар гэрийн үүрэг ажлыг одоо хуваагаад бүгдээрээ амжуулъя. Тэгээд тэр үндсэн дээр шийдвэр гаргаад тэр гадаад иргэдийг дэмжих төвийнхаа багштай одоо нэрээ өгөө болохгүй нь бол тэр үед ерөөсөө тодорхойгүй байсан л та. Аль шатанд сонгуульд оролцох ч гэсэн тодорхойгүй байсан. Тэгээд бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгөөд дараа нь болохоор ярилцлаганд ороод тэр намаас нь тэр намаасаа эхлээд гэх үү тийм сонгуулийн тогтолцоо тийм хэлээд намаасаа эхлээд хүмүүсээ өөрийнхөө намаас ямар хүнээ дэвшүүлэх гэдэг бүгдийг хэлцэж ярилцаад бичиг баримтын талаар болон тэгээд тэр бүхний бүх амьдралынхаа талаар тэгээд одоо цаашид бас ямар хөө үйл ажиллагаа явуулах вэ гэдэг тэр бүх талаас нь харж үздэг юм билээ л дээ. Тэгээд ярилцлага болон бүх юм шалгалт даваа шалгууруудыг дуусаад ерөнхий шийдээ одоо гарах хугацаа нь байгаа л да сонгуул одоо хин нэг яхаг тогтсон хугацаанд мэдэгдэх ёстой албан ёсоор. Тэгээд манайх болохоор энэ Кёнгийн аймгийн пропорционал гэж манайх нэлээд өөрчлөгдсөн байсан тий. Тэр төлөөлөгчдийн 1 номертой манайх энэ гэрэл болсон гадаад иргэдийг төлөөлүүлээд энэ хүнийг тавихаар боллоо. Тэгвэл тэр бол нэлээд дэмжсэн ба шүү дээ тий. Энэ намаас бол харахад бол маш их гүнзгий бодолж яасан. Тэгээд энийг шууд зарлагдал яхад